Өнөөдөр 5 сарын 15-ны өдрийн мэдлэгээ оруулна. За. Энэхүү мэдлэг дээр басиста үргэлжлүүлээд хэлж байгаа бүх зүйл бол одоо жинхэнэ би гэсэн энэ мөн чанарын тухай ярьж байна. Тэгээ яг жинхэнэ би гэдэг нь яг юу юм бэ гэдээ энийг тодруулах юм бол бас би буюу жинхэнэ би буюу атман гэж бас хэлдэг юм байна. Тэгээд энэ бол бидний өдөр тутамд яригадаад байгаа би, нэр, албан тушаал, бие махбод, зан ааш энэ бол биш юм байна. Энийг бол дараах байдлаар тодорхойлж байна. Энэ бол хүний хувь хүний доторх мөн чанар болоод брахман гэж байгаа. ертөнцийн үнэмлэхүй мөн чанар гэж байгаа. Энэ хоёр бол нэг юм гэсэн санааг хэлээд байгаа гэж. Яг л далайн усыг аяганд хийсэн ч далаад байсан ч ялгаагүй ус хэвээрээ байдаг шиг хүний дотор байгаа мөн чанар нь ертөнцийн мөн чанартай ижилхэн гэж үзээд байна гэдэг чинь. Тэгэхээр товчхондоо бол таны жинхэнэ мөн чанар, жинхэнэ би гэдэг байгаа маань бол таны дотор байгаа бурханлаг оч. Хизээч өхөшгүй мөнх, ариун, тунгалаг, хязгааргүй ухамсар юм а гэдэг чинь. За тэгээд ингээ басиста ингээд үргэлжлүүлээд хэлж гин. Одоо Рама одоо бурхтын одоо ингээд хүү, бурхтын одоо багшийн хүү гэдэг чинь Каса гэд энэ хүн бол одоо мэдлэгээр одоо ингээд дүүрсэн, мэдлэг төгс цөгөлдөр болсон юм хүн байна. Тэгээд энэ хүн яасан бэ гэхээр ингээд дуулсан гэдэг чинь. Тэгээд энэ Каса бол тэр Меру гэдэг уулын агууд амьдардаг байсан. Тэгээд тэрээр бол одоо ингээд мэрэгэн ухаантай тэгээд 5 махбодоос бүрдсэн энэ ертөнцийн ямар ч ид зүйлдэнд татагдхай байжсан. Тэгээд нэг өдөр яасан гэхээр одоо энэ одоо өөрийнхөө дууллыг гэх юм уу да энийг одоо ингээд дуулсан гэдэг чинь. Тэгээд үүнийг ингээд сонсороо гэдэг чинь. За Каса юу хэлсэн бэ гэсэн чинь. Я би юу хийвэ? Хаашаа явах вэ? Би юуг барьж авах гэж хичээх вэ? Би юуг орхих вэ? Энэ ертөнц тэр чигтээ цор ганц. Жинхэнэ биегээр буюус одоо таны жинхэнэ өөрийн чинь мөн чанар гэж байгаа. Тэрнгээр дүүрэн байна гэдэг чинь. Зовлон шаналл гэдэг байгаа энэ зүйл мөн чанартай жинхэнэ бие юм байна. Аз жаргалч гэсэн бас бие юм байна. Бүх хүсэл шунал бол ердөөл хоосон чанараа. Тэгэхээр жинхэнэ өөрийгөө жинхэнэ биегээ таньж мэдснээр бүхий л зовлонгоос чөлөөлөгднө. Энэ бие дотор гадна талд болон дотор талд бас дээр болоод доор хаа сайгүй энд болон тэнд зөвхөн бие л оршоод байна. Биегээс өөр зүйл юу ч байхгүй. Жинхэнэ бие л хаа сайгүй байна. Бүх зүйл жинхэнэ биегээр биеийн одоо хуваар л оршоод байна. Энэ бүхэн үнэхээр бие юм байна л гэж. Бие бол бүх зүйлийн дотор бүх газарт бүх бодит чанар болон оршдгоо. Бие бол бүрэн дүрээ. Бие бол өөрөө өөрийнхөө аз жаргалаа. Бие бол энэ сансар далайн мэтийн ертөнцийг
ертөнцийг дүүргэж байна. Тэрээр ийхүү дуулаад тэгээд ингээд нөгөө авиа байгаа тий. Энэ авиаг ингээд иршиглүүлсэн. Авиаг ингээд дуудсан гэдэг чинь. Тэгээд тэрээр өөрийн бүхий л оршихуугаа тэрхүү яг ариун авиатай нэгтгсэн. Тэр ямар нэгэн зүйлийн доторч байсангүй, гаднаж байсангүй. Энэ мэрэгэн ухаантай хүн тэр газартаа өөрийнхөө мөн чанартай бүрэн уусан шингэж үлдсэн гэж. Тэр Рама асуусан. Бүхий л бодол санааг устгаснаар оюун ухаан бүтээгчийн төлөв байдлыг эргүүлэн олж авах үед ертөнцийн тухай ойлголт түүн дотор нь хэрхэн яаж ургаж гарч ирэх юм бэ гэдэг ч асуусан. Тэгэнгүүт нь Васиста хариулж байна. Рама хязгааргүй ухамсарын хэвлэгээс гарч ирсэн анхдагч бүтээгч Брахма гэдэг. Энэ бол бүтээгч бол Брахма гэхийн дууг гаргасан. Тийм болохоор үүнийг бүтээгч Брахма гэж нэрлэдэг байгаамаа. Эхлээд энэ бүтээгч гэрлийн тухай бодлыг ингээ бодоод бодсон. Тэгэнгүүт л гэрэл бий болсон. Тэгээд тэр гэрэл дотор өөрийнхөө сансрын биеийг мөн гялалзах нарнаас эхлээ ахуулаад орон зайг дүүргэх төрөл бүрийн биетүүдийг төсөөлөн харсан гэж. Тэгээд эдгээр ингээд энэ гэрэлд ингээд очмитээр ингэж харагдаад тэрхүү ингээд оч болж харагдсан гэж байгаа тий. Энэ хязгааргүй мөн чанар эдгээр нь яг очмитээр ингээд эргцүүлэн бодоод эренгүүд тэр бүх очин төрөл бүрийн амьд оршихуунууд болон хувирсан. Тэгээ үнэхээр энэ Брахма болон бусад энэ бүх амьд оршихуун нь ердөө л сансрын оюун ухаан юм аа гэж. Брахмагийн эхлэлд бүтээсэн бүх зүйл тухайн үед Брахмагийн бүтээжсэн цаг хугацаа гэж байгаа. Тэр нь бол тэр бүтээсэн бүх зүйл нь өнөөдөр ч гэсэн харагцаар байна. Тэгээд Брахма яасан гэхээр өөрийнхөө бодлынхоо хүчээр ертөнцийг бүтээсэн. Тэгээд бүтээснийхээ дараа тэрээр амарч гүн бясалгалд орсон. Өөрийнхөө мөн чанартай амарсан гэж. Тэгээд бол яг үүнээс ингээд цаашаа яасан гэхээр бүтээгдсэн бүх амьд оршихуунууд өөрсдийнхөө мөн чанараараа өөрсдийнхөө шинж чанарыг өөртөө шингээж авсан. Тэгээ сайныг дагсан нь сайн болж, тэгээ ертөнцийн зүйлтэй холбогдсон нь ертөнцийн шинжтэй болжээ. Ийхүү хүн болвол энэ ертөнцийн хуурмаг үзэгдэлд хүлэгддэг, мөн тэгээд яах вэ гэхээр чөлөөтлөгддөг гэж. Тэгээд 5 сарын 16-ны өдрийн мэдлэг болохоор сүнсний аялал ба өөрийгөө таних уу гэд санскритийн гарчгийн гарчигтай байгаа юм байна. Тэгээ Васиста үргэлжлүүлээд дахиад хэлж байгаа. ертөнц үзэгдэх төдийгээр үүссний дараа хязгааргүй ухамсарын далаад давлгаа долгио мэт амьд оршихуунууд бий болж физик орон зайдаа нэвтрэн орсон. Физик орон зай гэж чинь тий. Энэ нь болохоор агаар, гал, ус, газар гэх мэт элементүүд хувьсан өөрчлөгдөхөд эдгээр амьтад оршихуунууд нь тэдгээрт нь ингэж хамт ингэж ороогдоод ингээд гэх юм уу ингээд сүлэлдээд ингээд амьдарч эхэлсэн. Тэгээд яах вэ гэхээр ингээд төрөх үхийн хүрдэнд эргэлдэж эхэлсэн. Тэгээд жива буюу сүнснүүд гэж байгаа.
Одоо энэ сарны одоо энэ гэрэлт гэж байна. Ингээд бууж ирээл ургамал, эмээ ургамалд ингэж шингэдэг гинэ. Тэгээд ур жимсэн болдог гэж юм. Тэгээд бижээд төрөхөд бэлэн болдог. Харин нөгөө нарийн түвшний бодлууд, санаанууд болон сэтгэлийн нөхцөлд нь төрөөгүй байгаа амьтанд идэвхгүй гэж байгаа юм. Одоо унтаа гэж байгаа байдалд байдаг гинэ. Харин төрөх үед тэдгээрийг халахж байсан хөшгөн нь авагддаг аа. Эдгээр оршихуунуудын зарим нь болохоор төрөлхийн ариун гэгээрсэн одоо сатвагийн төлөвд байдаг. Тэдгээр нь болохоор өмнөх төрлүүдтэй ч мэдрэхүүн таашаалд уруу таталтаас бүрэн ангижирсан байдаг юм. Харин бус нь болохоор төрөх үххийн хүрдийг үргэлжлүүлэхийн тулд төрсөн байдаг. Тэгээ байгаль чанартай буюу ариун болон харанхуй чанарын ийм холимгууд байдаг гэдэг чинь. Бас зарим нь бага зэргийн буртагтай тэгээ мөн чанараараа буртагтайч бас мөн чанараараа ариун байдаг. Тэд үнэнч эрхэм чанараар дүүрэн байдаг. Харин бусад хүмүүс мунхаг харанхуй тэнэглэлтэй автсан байдаг. Тэд яг л хад чулуун мэтээ. Ариун чанарт амгаалсан бага зэргийн холцтой хүмүүс болохоор ража сатва гэж байна. Үргэлж аз жаргалдаа гэгээрсэн байдаг бөгөөд гашуудж цөхөрдгүү гинэ. Тэд болохоор тэд мод мэт аминч бус бөгөөд моддын адил шинэ үүлийн үр хураалгүйгээр өнгөрсөн үүлийн үрээ эдлээд л амьдраад байдаг. Тэдэнд шунал хүсэл гэж тэр зүйл бол байдаггүй. Тэд нар болохоор өөрсдийнхөө дотоод амар амгалан бас хамгийн хүнд гайхамшиг үдч энэ амар амгалангаа алддаггүй. Яг төвийг сахидаг гэсэн үг юм байна. Тэгээ тэдгээр бол бүгдийг яг ингээд тэгш ингэж хайрлаж чаддаг гинэ. За тэгээд зовлонгийн далай гэж тэр зүйлд бол живдэггүй. Тэгээ хүн болвол яах ёстой вэ гэж энэ дэр хэлж ийн л да. Хүн бүх аргаар зовлонгийн далай живхээс зайлсхийх хэрэгтэй. Өөрийн мөн чанарыг өөрийгөө таньж мэдэх тэр эрэл хайгууд өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй гэж би хий юм бэ? Энэ ертөнцийн хурам үзэгдэл яаж бий болсон юм бэ гээл энийг асуугаал өөрөөсөө. Ингэснээр л хүн бие махбодоо эзэн байгаад өөрийн гэсэн эзэн байх болон эзэн байгаад ертөнцид татагдах юм сэтгэгдэлгүй болдог гэж. Тэгж гэмээн энэ орон зайд ямар нэгэн барилга байгууламж байгаа эсгээс үл хамааран орон зайд хуваагдал байхгүй гэдгийг ухаарах болдгоо. Наранд гэрэлтэж байгаа тэрл ухамсар газар доогуур мөлхөгч өчүүхэн өтөнд ч оршиж байдаг. Тэгээд драма минь эцэцэн ухаантай үнний мөн чанарыг судлах чадвартай сайн хүн эрдэмтэй багш дээр очиж судрыг судлах хэрэгтэй. Тэр багш нь таашаал шунхаас ангид мөн үннийг шууд ариун гэгээ хүмүүсийн үлгэр жишээг дагах хэрэгтэй. Тийм байжээч дээд төлөвдөө ингэж хүн өсөж дэвждэг. Тэгээ Рама зөвхөн чам шиг ухаалаг сайхан сэтгэлтэй аливааг тэгш хардаг зөвхөн сайныг л олж хардаг хүн миний энд дүрслсэн мэрэгэн ухааныг хүртэх эрхтэй. Рама чи хэдийнэ чөлөөлөгдсөн нэгэн болжээ. Тийм нэгэн шиг л амьдраа гэдэг чи.